Сайн байцгаана уу? Data Stories podcast-ийнхаа энэ удаагийн дугаар тавтай морил. Энэ удаагийн дугаараараа бид та бүхэнтэйгээ Эрдэнэгийг уулзуулж байна. Маргад Эрдэнэ маань Creditor Watch компанид ахлах front-end инженерээр ажилладаг байгаа. За сайн уу Маргадаа? Урилга хүлээж аваад оролцож байгаад баярлалаа. За баярлалаа. Урьж оролцож байгаад баярлалаа. Тэгээд өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өөрийгөө сонсогчдод танилцуулбал. За намайг инженер Маргад Эрдэнэ гэдэг. Тэгээд Австралийн Мельбурн хотод Creditor Watch гэдэг компанид ахлах front-end хөгжүүлэгчээр ажиллаж байна. За ер нь Монголд ямар сургууль төгссөн бэ? Бас Монголд ажиллаж байсан туршлагаасаа хуваалцвал. За би Монголд анх 10 жилээ Баянгар аймгийн 2 дугаар сургуулиас эхэлсэн. Тэгээд 6 дугаар анги хүртэл тэнд сурж агаад нийслэлийн 24 дугаар сургуулийг төгссөн. Тэгээд дараа нь GTEMS шинжлэх ухааны технологийн компьютер техник менежментийн сургуулийг төгсөөд мэргэжлэр төгсөөд тэгээд төгссөн байгаа. Тэгээд хаана ажиллаж вэ? Тэгээд ер нь төгсөөд голон тангад ажилд орсон. Тэр үед манай дипломыг удиржсэн Эрдэнэбат гэдэг багш маань ерөнхийдөө намайг диплома үзэж явах үед голон тангад ийм ажлын байр гарч ирж байна. Чи сонирхож үзэх үү гэд. Тэгээд тийшээгээ холбогдоод очиулзаад тэгээд тэнд ажилд орсон байгаа. Тэгээд ерөнхийдөө 5 жил голон тангад ажилласан. Зөв. Анх яагаад энэ IT-ийн чиглэл програм хэмжээний хөгжүүлэлт мэргэжлийг сонгосон бэ? Ахлах ангиас л нийслэлийн 24 дугаар сургуульд би ахлах ангид орж явах тэнд Mobicom болон 24 дугаар сургууль хоорондоо тийм мэдээлэл технологийн лаборатори анги гэж байгуулж ирсэн. Тэгээд ер нь өөр сургуулиудаас хүүхдүүд ирээд шалгалт өгөөд орж исэн. Тэгээд тэрэнд би тэнцээд ерөнхийдөө бол тэр мэдээлэл зүйн ангид нь ороод анх удаага ер нь программист хүн гэдэг нь ийм байдгийн байна. Анх код бичих ойлголтуудыг ер нь тэндээс аваад ер нь ахлах ангиас л программист болох юм байна гэдэг тийм шийдвэртэй хүрсэн байсан. Зөв. Мэдээлэл технологийн гүнзгий ангид ороод тэгэл ер нь мэргэжил автоматар сонгогдсон гэсэн үг үү те? Тий, ер нь бол тэгсэн. Тэгэл GTEMS-д конкурс өгж ороод тэгэл тэр чигт явсаар байгаа л үтвэрсэн. За тэгээ программист дотор front-end гэж арай гүнзгийрээд ажиллаж байгаа. Яагаад яг энэ front-end инженеринг гэсэн чиглэл рүү хүрэх болсон бэ? Яг төгсөөд бол яг front-end чиглэлээр front-end чиглэлээр явъя гэж бол ер нь бодоогүй л те. Анх төгсөөл ер нь голон тангад full stack буюу бүгдийг нь л хийдэг те. R-ыг нь уртлыг нь бүгдийг нь хийдэг тийм инженер байжгаад ер нь бол Австрали руу ирэхэд за ер нь нэг тал руугаа мэргэсэн надад илүү дээр юм байна ажил олоход ч гэсэн гээд тэгээд тэндээс ер нь эхлэлтэй. Австралид ирээд ер нь front-end рүүгээ илүү тэгэлж авсан биз дээ тий. За тэгэхээр хоёулаа Австралид ажилд орсон замналыг бас хуваалцъя л та. Австралид яагаад ирэх болсон? Яагаад Монголдо өргөжлүүлээд IT-ийнхаа карьерийг хөөгөөд явахгүй Австрали руу ирэх шийдвэрийг гаргасан бэ? Тэгээ Австралид ер нь бол багасаа л 10 жилээс л ер нь гадагшаа явж сурыг. За тэгээд тэр дамаас ажиллая ч гэдэг юм те. Тиймэрхүү бодол үргэлж тээж явдаг гэсэн. Бусдад адил. Тэгээд тэгж явж байгаад голон тангад ажиллаж байсныхаа дараа ер нь бол гэр бүлээрээ Австрали руу ер нь бол амар төлөвлөөгүй. Ер нь бол гэр бүлээрээ явах болоод манай эхнэр мастрын зэрэг Австралийн Мельбурн хотод сурахаар болоод тэгээд автаа ирж исэн. Тэгэхээр эхнэр нь сураад өөрөө олчууд мэргэжлийн ажил руу ороод ажиллаад явсан байж тээ. Тэгэхээр Австралид анх ирээд яг ямар бэрхшээлүүдтэй тулгарч байсан? Хэлний хувьд, соёлын хувьд, за мөн ажил хайлт гэх зэрэг тухайн үеийн бэрхшээлүүдээс хуваалцвал. Тий, анх Австралид ер нь ирнэ гэдэг шийдвэр гарснаас хойш ер нь тэнд байгаа Австралид байгаа хүмүүстэй холбогдоод таньдаг хүмүүс, мэддэг хүмүүстэйгээ холбогдоод ер нь юу бэлдвэл зүгээр үү, яавал мэргэжлийн ажилд орох боломж гарах уу гэдэг тал дээр ер нь бол жоохон судалгаа ажилласан. Тэгээд тухайн голон тангад ажилласан туршлагатаараа үндэслээд ямар нэгэн сертификат авдаг ч юм уу эсвэл онлайн сургалтнууд сууж эхэлсэн л дээ. Тэгээд ер нь зүгээр хар бор ажил хийх ч гэсэн тийм шаардлага гарвал ямар ажил яаж хийх вэ энэ гэх тиймэрхүү хүртэл Австрали ирсэн хүмүүстэй уулзаад зөвлөгөө авч ирсэн. За тэгээд Австралид ер нь ирээд мэргэжлийн ажил руугаа ороход бол ер нь нэлээд л олон зүйлийг туршиж авч үзсэн. Тэгээд ер нь бол 8 сар болсон байсан ер нь эхнийхээ ажилд ортлоо.
За тэгэхээр анхны ажлаа яаж болсон тэр талаараа болвол Тий анхны ажил ер нь анх ирээд Мельбурн хотод ирээд анх ирчээд ерөнхийдөө би нэг мэрэгжлийн бус ажил хийдэг гэсэн. Тэгээд тэр мэрэгжлийн бус ажиллаа хийж явах хоорондоо дундуура мэрэгжлийн ажлаа олох тэр орох тэр боломжуудын юмдаг судлаад явж байсан. Тэгээд бигийн анх ер нь бол CV-гээ бэлтгэж гэсэн л дээ. Монголд уус CV баг ашигладаггүйсэн. Тэгээд CV-гээ ерөнхийдөө бэлдээд одоо тэгээ LinkedIn бусад Indeed ч гэдэг юм уу те. Seek гэх тиймэрхүү платформудаас одоо байгаа миний мэрэгчлэлтэй ер нь зохих таарах ажлууд байрууд хэр байна гэх тэрнийг нь хараад одоо нэг ажлын байрныхын тайлбаруудыг нь хараад өөрийнхөө CV-нүүдийг ер нь тэрэнд нь тааруулж ерөнхийдөө бол засч явж байсан. Тэгээд ер нь бол тэгэж явж явах хугацаанд анх чинь ерөнхийдөө бол тэгээд рекрутерээс нэг ганц хоёр кол авч эхэлжсэн. Тэгээд ерөнхийдөө нэг анхныхаа интервьюд бас ингээд дуудагдаад тэгээд онлайн интервью байсан. Тэгээд онлайн интервью дуудагдаад тэгээд тэрэн дээр бол бас ер нь анхны интервьюнууд ер нь их өөртөө их ихтгэлгүй байсан санагдъя. Одоо эргээ харахаар ер нь ингээл хэлэн дээрээ ч санаа зовоол тэгэл баг интервью дээр би одоо ингээд миний хэл жоохон муу байгаад ингээд сайжирнаач гэх юм. Баг интервью дээр тэгж хилээд идэг гэсэн. Тэгээд эргээ бодохоор ер нь их л буруу юм хийжсэн байлээ гэж одоо ойлгосон. Тэгээд ер нь ажиллагаа хажуугаар интервьюд тэгээд ажил хайгаад явж байхад ер нь сардаа ер нь нэг интервьюд өргөдвөл ерөнхийдөө баг тэгэл ерөнхийдөө бол тийм сардаа л нэг л интервьюд ер нь орох боломжтой байсан. Тийм. Тэгээд анхны ажилдаа яг яаж орсон бэ? Тийм. Тэгээд миний анхны ажил бол ер нь нэг Австралийн ер нь AI Australia гэдэг компани байдаг. Тэгээд тэрний охин компани AI Health гэдэг тэр компанид программистаар орж ажилласан байгаа. Тэгээд орох процесс минь ерөнхийдөө бол тэгээд apply хийж байгаа. Ажлын байр нь анх зарлагдахтаа бол ер нь тийм нэг New South Wales мужийн тэр нэг Wagga гэдэг нэг тийм бас стейжийн жижигхэн мужийн нэг тийм эмнэлэгтэл ерөнхийдөө зориулсан тийм прожект хийх байсан байгаа. Тэгээд баг контракт мэргэжил ажлын байраас нь санагдаж байна. 3-аас 6 сарын контракт тэгээд тийшээгээ очиж ажиллах энэ төр гэж ер нь бол айгүй хүн ер нь бол за болидо ер нь димэм шиг гэж баг харахаар тэгээд тэр үед яасан зориглоо тэгээд аплайдсан байсан. Тэгээд тий онлайнаар ер нь бол уцаар яриад тэгээд сүүлдээ менежер нь ажлын хайр хийжсэн хүмүүс маань ерөнхийдөө кандидатуудаа ирж ер нь нэгээр нь одоо бичлэн уулзж исэн. Тэгээд тэр нь би нэг одоо тий сандын ажиллаа тараад ч бол нэг кафед нэг хүнтэй уулзаал тэгээд уулзаал өрнүүлээл тэгээд за ер нь иймэрхүү юм хийх гэж байгаа чи ер нь яаж хийх вэ гэл тэгэл тэрийг асуугаад би тэгэл боломжоор өөрийнхөө тийм өөрийнхөө одоо тийм хийх одоо solution ч юм уу тиймэрхүү зүйлүүдээ ярилцаал тэгэл өнгөрсөн. Тэгсэн нөгөө менежмент бас эргэж холбогдож байна. Тэгснэ мэйлэр өөрөө бас ингээд тийм хувийн прожект бас ингээд хөгжүүлдэг гинэ. Тэгээд тэрэн дээрээс ингээд тусламж ч юм уу тийм миний одоо саналыг асуугаад мэйл бичсэн байхгүй юу. Би тэгээд ерөнхийдөө гайхаад за тэгээд иймэрхүү юм дээр нь туслаад аль болох одоо ингээд өөр юмсыг сэтгэл гаргаад байх юм бол эргээд бас надад хэрэгтэй л гэсэн үүднээс би тэрэнд нь ингээд айгу сайхан одоо өөрийнхөө чадхаар тэгээд туслаад өгсөн. Хэмчлэн тэгээд тэгсэн чинь тэгэл нэг өдөр ажлаа тарааж явж байсан жил дуудлага яриад за чамайг н ажиллахаар болоо гэл тэгээд бүүн байралчихсан. За. Тэгэхээр ерөнхийдөө анхны ажилч нь бол жижиг компаниг прожект байгаад CV-гээ явуулсан байна. Тэгээд нэг шатны интервью өгсөн гэсэн үг үү те кафед уулзаад. Үгүй тэрнээс өмнө бол уцаар бол холбогдож ярьж байсан. Уцаар яриад тэгээд дараа нь бичилсэн. Ямар нэг техникэл таск өгч байсан уу? Одоо өөрийнх нь прожектоос гадна. Тэрэн дээр их амар тийм таск өгжсэн санагдахгүй байна. Ер нь бол их жижигхэн компани байсан. Одоо жижигхэн баг гэх юм. Одоо нэг надтай нийлээд дөрвөлэл байсан. Дизайнер тэгээд хоёр программист, нэг нь болохоор Филиппинд байдаг. Тэгээд ер нь бол хурдан одоо POC project гэх юм уу? Тий proof of concept хийгээд тэгээд аль болохгүйг нь үзчихье гэсэн нэг тиймэрхүү хурдан хийх зорилготой юм шиг. Зөв. Тэгэхээр нэг байршлын хувьд ч гэсэн Вага гэж жижигхэн газар тэгээд өслийн хувьд ч гэсэн жижигхэн ерөнхийдөө ол өрсөлдөгчд бас гайгүй байсан байж магадгүй л
Тийм бас тийм локейшнээс хамаарат хөрсөлтөч бас цөөрсөн байх гэж бодож байгаа. Тийм. Тэгээд тэгэхээр яг ингээд ажил хайх явцад яг ажлын санал авахаас өмнөх тэр процессын үед хамгийн өөрт чинь том бэрхшээлтэй санагдчихсэн зүйл юу байна вэ? Тий эргээд бодохоор одоо яг хоо юу л байсан л та нэг хилний асуудал бол ялцчихгүй бол байсан. Тий тэрэн дээр бол одоо зарим нэг би интервью дээр очиод ингээд одоо эхний ажилдаа ортлоо би ер нь бол нэлээд олон бас доод ерөнхийдөө нэг 4-5 интервьюд урагдаад үтцсэн байсан. За тэгээд тэрэн дээр ямар асуудлууд одоо тэрэн дээр гарсан асуудлуудаа л одоо яриад зүгээр юм болов. Тэгээд жишээ нь зарим интервью дээр очиод ерөнхийдөө техникэл юмнуудын зарим юмнууд бол мэдхгүй, бүрэн сайн мэдхгүй, ерөнхийдөө бол гадарладаг. Тэгсэн мөртлөө тэрүүгээр ажилд орчих гээд үзээд байгаа. За тэгэнгүүт өөртөө итгэлтэй тухайн зүйлийг чадна, өөртөө итгэлтэй байдлаар одоо нөгөө хүмүүстэйгээ ярих ч гэдэг юм те. Тиймэрхүү тэгж ярих хэрэгтэй байна гэдгийг бол ойлгосон. За тэгээд зарим бас ингээд ивентүүд дээр аягүй их очдөг байсан. Аль болох бүхэл ивентүүд дээр очиод хүн амьтанд танилцчих юмсан гэж бодоод явдаг гэсэн. Тэгэл нэг удаа бүр тэгэл ер нь бол өөрийнхөө илүү л одоо задлж олон л одоо зүйл рүү оруулж тэгэл олон хүнтэй танилцж нэтворкод хэлж явахыг л ер нь хичээдэг гэсэн. Өөрөө интервьюд хүн байх юм бол ер нь тэр чинь угаасаа л челленж юм байгаад байдаг. Тэгээд тийм үний үед ингээд гадагш гарч нэтворкинг хийн хүмүүстэй одоо нүүр улаахгүй харьцсан. Тэгээд яг жоохон чаддаг юм амар чаддаг юм шиг ярина гээл тэдгээр зүйлээд гэж бод. Тийм. Тэгэл ер нь алдах юм байхгүй штэ гээл явчихдаг гэсэн. Зөв. Тэгэхээр одоо яг ингээд ажлын санал авахд чинь нөлөөсөн те таныг бусад өрсөлдөгчөөс ялгаруулсан гол хүчин зүйлийг юу гэж бодож гин? Тиймэрхүү санаанд чинь орж байгаа зүйл байна уу? Яг хоо миний эхний ажилд авсан менежер болох зүйлд нь ингээд зүгээр ингээ яриан дунд ингээд дурдж яхад сүүлийн шалгарсан кандидат дотроос маргад ер нь бол эн чинь ч болохгүй тэр чинь ч болохгүй гэж айгүй хэлжсэн гэж хэлжсэн. Одоо эргээ боцоо айгүй инээдтэй. Тэрний яг би нэг I'm realistic байх гэх тий бодит байдал дээр за эн чинь болно болохгүй гэл ингээл техникэл шийдлүүд л толгойд эргэлдээд байсан юм шиг байгаа. Тэгээд энэ нөхөр ер нь болохгүй гэсээр хагаад тэгсэн мөрлөө би энэ нөхрийг ажилд авцсан гэж. Тэгээд ярьжсэн айгүй сонирхолтой. Зөв. Тэгэхээр айгүй бодиттой л санагдсан болов тий. Одоо тийм л юм шиг байгаа. Тий. Уул нь би босд одоо тэрнээс өмнөх интервью дээр бол дандаа би чаднаа би эн чинь болно угаа болчих штэ гэл ер нь айгүй өөдрөг хвчлэн тиймэрхүү байсан санагдаад байдаг. Тэгээд би бүр нэг анхны ажилд орохоо яг өмнөх интервью дээр би бүр нэг интервью авч ирсэн хүнтэйгээ бүр баг маргаж ирсэн. Тий. Юм нь даалгавар нь ингээд нэг тухайн даалгавар дээрээ маргаад тэгээд би баг хариуг нь мэдчихэд гарыг гэд баг нөгөө хүнтэй. Тийм нөхцөлд ороод явж ирсэн үе бас би. Ер нь бол өөртөө хэтгэлтэй юм шиг байна тэр талаар. За. Тэр одоо ингээд амжилттай эхнийхээ ажилд орчлоо тийм мэдээж физикал ажил хийж агаад мэргэжлийн ажил руугаа өрөөх тэр мөч болоод айгу гайхамшигтай байдаг. Яг тухайн үе сэтгэл ямар байсан бэ? За тэгээд яг анхны сэтгэлийн дараа тий энэ ажлаа яг бодтоор хийж эхлэх нөгөө хааны мөн үе гэдэг штэ тий. Яг тэр үеийн сорилтууд юу байсан? Тэгээд түүнийг хэрхэн давж туулсан? Тий анхны ажилтныхаа одоо саналыг авах бол хамгийн одоо баяртай мөчтэй нэг байсан. Тий. Тэгэл тэрний дараа ерөөсөө өглөө босоод хувцас өмсөөл тий ажилдаа одоо мэргэжлийн ажилдаа явах чинь тий офис дээр очиад ажиллах чинь гэл тэр үеэс л ер нь ингээд догтлоод айгу догтлолтой байсан санагдтыг. Тэгээд бас манай дээр AI Health гэдэг компани Microsoft-ийн партнер гэсэн болохоор бид нэр манай стартапын тэр баг маань манай баг маань болохоор тэр Microsoft-ийн офис дээр байрлуулсан болохоор өглөө босоод анхны ажил маань Microsoft дотор офис дээр очиж исэн. Тэгээд тий бас сонирхолтой айгу тийм догтлол байсан санагдаад байна. Тэгээд ер нь бол хааны мөн гэдэг шиг тэгэл маш их ажилласан да. Айгүй их ажилтдаг байсан. Тэгэл тэр прожектыг гаргахын тулд нөгөө нэг эмнэлэг рүүгээ ч очиж одоо тэр тухайн одоо яг тэр програм одоо тэр софтверыг хэрэглэж байгаа тэр эмнэлгийн юу гэх юм өвчтнүүд гэх юм уу тэр хүмүүстэйгээ бүрэн уулзаад фидбек аваад бүр багаараа тэгж явж ирсэн. Тэгэд эргэж ирээд тэдний тусгаад ажиллаад ер нь тийм нэлээд олон цаг ажилладаг гэсэн та. Зөв. Тэгээд тэгж олон цаг ажиллахад хэр байсан? Ер нь болчгоор юм шиг санагдчихсэн нөө эсвэл за боли зүгээр л тодорхой цагтаа ааштай игээл явъя гэж бодогдчихсэн нөө. Тэр чин барыг тэгээд жил гараад
бараг жил ажилласан шүү дээ бид нар компани. Тэгээд жил бараг тэгж ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэл яг нэг бодогдсон юм. Үгүй тэгэл нэгэнд орцсон шийдсэн хүн чинь тэгэл уусаа дайрахаас өөр арга байхгүй. Яг нэг бодогж байсан зүйлгээл гээд яг хаяа одоо ингээд өөр одоо чинь тэр ажил орохоос өмнө өөр ажил хийгээд ингээд би ядраад жоохон ингээд гар үл ядраад явжсэн бол одоо болохоор толгойл стресс их нэмэгдэж солигдсон байна даа гэж яг тэр үед яг тэгж бодчихсон. За тэгэхээр одоо дараагийнх нь ажил руу шилжил та Маргад Эрдэнэ маань яг Австралид одоогоор бол 3 дахь ажлын байран дээр байгаа шүү дээ яг энэ чиглэлийнхаа. Тэгэхээр 2 дахь ажил нь болохоор Freezy гэдэг e-commerce компанид ажиллаж байсан гэсэн. За энэ компани маань болохоор стартап компани байсан гэсэн. За тэгэхээр стартап компанид Freezy-д ажиллаж байсан үеийнхаа туршлагаас хуваалцвал. Тийм тэгээд эхний ажлаа маань ер нь жил ажиллаа. Тэр үед ковид эхлээд. За тэгээд ковид эхлээд ер нь зарим компаниуд ер нь жоохон санхүүгийн байдал хүндрээд эхэлсэн. Тэгээд за би ч ер нь ажилласаа гарахаас өмнө баг ажил хийгээд эхэлсэн байсан. За тэгээд ер нь нэг дунджаар нэг 5 сар баг ажил хийсэн баг. Тэгж байгаа ер нь нэлээд олон газартай бас интервью өгөөл явсан л да. Өмнөхөө бол арай давуу талтай санагдсан. Яг арай илүү call дуудлага авна, арай материалууд явна. Материалууд маань арай илүү олон шат давж явна. Гихсэн хэдий ч ерөнхийдөө дахиад ер нь дунджаар 5 сар баг зарцуулсан 4-5 сар. Тэгээд тэгж яагаад Freezy чинь стартап компани байгаа. Тэгээд хамгийн анх ер нь бол би Freezy руу яг яаж аплайчсан юм сандгүй. Айгүй олон аплайцсан болохоор санахгүй. Тэгээ нэг өдөр call нэг дуудлага яриад тэгэл аваад ярьжсэн чинь айгүй гоё ингээд одоо юу гэдэг яриа нийлээд явцсан. Тэгэл яриа нийлээлөө одоо ингээд санхүүгийн салбарт ажиллаж байсан юм байна, банкнд ажиллаж байсан юм байна. Ер нь юу их юм. Тэгээ ирээдүйд ер нь яаж ажиллах төлөвлөгөө гэл ингээд хүнтэй айгүй яриа нийлдэж шүү дээ. Тэгээ яриа нийлээл явцсан. Тэгэл яриад дууссан чинь за би чамайг дараагийн шатанд оруулъя гэж шууд хэлчихсэн. Тэгэл ямар ажлын байрлаа? Тэр бол яг front-end developer энэ ажлын байр байсан. Тэгээд айгүй тэгээд эхний шат маань тэгээд уцаар ярьсан шат маань айгүй гоё явцсан. Тэгээд дараагийн шат даалгавар өгөөд за чи энийг ер нь энэ даалгаврыг хэдэн хугацааны дотор ингээд гүйцэтгээд буцаагаад явуулчаарай гэдэг тийм даалгавар өгөөд явжсэн байгаа. Тэгээд интервью процесс ярих юм бол тэгээд тэрний дараа нь technical interview гэдэг lead хөгжүүлэгчтэйгээ девелопертойгоо хамтдаа ингээд жоохон technical task-нууд хамтдаа биелүүлээд онлайнаар яриад тэгээд явж исэн. За тэгээд ер нь тэрний дараа бол CEO-тэй ч юм уу жоохон leadership багтай уулзаад ер нь баг offer дээр тохиролцох тийм шат явжсэн. Ер нь 3 шат явж исэн юм уу? Ер нь бол нэг айгуу тийм бас төвхтэй байгаагүй. Тийм ер нь боломж юм байсан. Тэгээд Freezy чинь өөрөө бас стартап компани ер нь жоохон Freezy-ийн талаар ярих юм бол Австралийн одоо нэг Scaled Venture гэдэг одоо нэг стартапыг хөгжүүлдэг venture capital тийм фирм гэдэг хэвгүй. Тэндээс одоо ингээд хурц орж гарч ирсэн. Ер нь бол нэлийн одоо хурдан өсөж байгаа тийм e-commerce чиглэл, e-commerce технологи хөгжүүлдэг. Тийм яг стартап компани баг эхнийх нь би 10 ажилтных нэг болж анхдагч ажлуудынх нь нэг болж ингээд орж исэн. Тэгээд ер нь бол давгүй тажигсэн. Тэгэхээр яг стартап орчинд ажиллахад өөрөө чинь ямар чадвар илүү нэмэгдсэн юм шиг санагдсан. Тухайн үед ажиллаж исэн туршлага, мэдрэмж, сэтгэл зүйд ямар байсан? Одоо ер нь яг нэг тийм нарийн нэг амар өөрчлөлт бол нэг санагдаж байгаагүй. Ер нь бол яг нэг тоцдгож хэлмэр зүйл ингээд би яг тэр одоо нэг яг анхных нь одоо dedicated front-end developer гэх юм уу тий. Анхных нь яг front-end хөгжүүлэх инженер нь байсан болохоор яг тухайн роль дээр л анхаарал хандуулдаг байсан. За тэгээд тухайн компани маань хөгжүүлжсэн тэр продуктууд нь бол бас нэг front-end айгуу тийм одоо их шаардлагатай front-end ажил ихтэй байсан. Тэгээ би ер нь бол нэг project-ийг нь ер нь барьж аваад тий ер нь бол баг шинээр хийж исэн. Тэгээд тэрнийхээ одоо тий нэг одоо юу гэдэг шүү дээ. Одоо owner нь гэдэг шиг тий тухайн project-ийн owner нь болоод явж исэн. Тэгээд ерөнхийдөө технологийн юм ярих юм бол нэр ажилд ороход би ерөнхийдөө Австрали дээр React гэдэг framework дээр нь ажил хийгээд front-end дээр ер нь нэлээд тухайд тренд болж исэн болохоор тэрийгээ дагаа явсан. Тэрнийг л бас Freezy дээр ашиглаад яг тэргүүрээ хөгжүүлтэйгээд явж исэн. Тэгээд тийм стартап нэг тийм амар ялгаатай санагдаагүй. Тэгэл ер нь бол хүмүүс нэмэгдээл айгүй тийм чийл бүгдээрээ юм яриад хийчин. Тэгэл ер нь хурдтай
тийм ер нь бол айгүй нэг амир тийм өөрөө санагдаж байгаа. Зөв. Одоо тэгвэл одоо ажиллаж байгаа газрынхаа талаар танилцуулаач. Хэдэн үнэтэй ямар бүтээгдэхүүн хөгжүүлдэг компанид ямар рол дээр ажиллаж байгаа вэ? Аха. Тийм тэгээ Prezi чинь би орог тэгээд 3 жил гар мараг ажилласан шүү дээ. Тэгээд тэгж жагаад ажлаа бол одоо солихсон шалтгаанаа ярих юм бол ерөнхийдөө тэгээд компани маань бол A шатныхаа санхүүжилтийг бас аваад ер нь бол Америк руу бүрэг ахад салбар компани байгуулаад явсан. Гисэн хэдий ч боловч стартапын замнал чинь жоохон удаан болохоор миний одоо жоохон хувийнхаа хувьд одоо хоёрдоо байсан бол гурал болсон, ам бүл нэмсэн гэх мэтлэн санхүүгийн асуудлууд одоо өөрчлөгдөж эхэлсэн тий. Тэгээд бас нэг газар удацсан гэх мэтлэн шалтгаануудаас болоод солих ер нь илүү том арай том доктортой компанид орж ажиллах сонирхол маань ихсээд тэгээд юм байгаа. Creditor Watch гэдэг компанид одоо senior тий ахлах фронтенд инженерээр ажилд орж ирсэн. Тэгээд тий. Тэгээд ер нь Creditor Watch-ын талаар ярих юм бол ер нь одоо Австралида ер нь баг хамгийн том компани одоо санхүүгийн эрсдлийг хариуцдаг тийм технологийн компани байна. Тийм ер нь одоо 300-аад бараг үнэтэй. Тэгээд гадаад Филиппин болон Вьетнамд тийм багтай тийм компани байна. Аха. За тэгээд яг ямар бүтээгдэхүүн хөгжүүлдэг? Тий ер нь бол Creditor Watch тэгээ санхүүгийн одоо финтек гэх юм уу? Финтек талын компани болохоор мэдээж одоо машин learning суурьтай. Тэрэн дээр суурлаад одоо AI-г одоо хөгжүүлэлт байгуулахаа одоо бүхэл процесс үйл ажиллагаа дээр хэрэгжүүлээд явж байгаа компани. Тэгээд манай багийн хувьд бол миний байдаг баг бол одоо харилцагчийг анх одоо онбординг харилцагч нэр бүтгэх дээр нь одоо төлхөө ажилдаг баг байгаа. Ер нь 12 оны бүрэлдэхүүнтэй баг байдаг. Зөв. За тэгэхээр одоогийн ажил дээр бас AI-ийн хэрэглээ нэлээ нэмэгдсэн гэсэн шүү дээ тий. Тэгэхээр AI хэрэгслүүд яг өдөр тутмын ажилд хизээнээс орж эхэлсэн бэ? Авчлаа. AI одоо 2 жилийн өмнөөс баг би ч одоо энэ компанид ороод ер нь 2 жил болж байгаа. Тэгээд 2 жилийн өмнөөс ер нь AI айгүй хүчтэй орж ирсэн. Баг бүхэл одоо AI суурьтай одоо бүтээгдэхүүн AI суурьтай болгоно. Тэгэл одоо тэрэн дээрээ л одоо илүү нэлээд хүч аяал ажиллаж байгаа. Тэгээд илүү одоо AI-ийн баг AI инженерүүд одоо баг бүрдүүлээд инженерүүд хайрыг гэдэг ер нь бол одоо компаниараа л одоо AI-г турших тиймэрхүү тал дээр нэлээд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Тэгээд миний хувьд бас тэр AI-гийн тэр туршилт хийдэг багуудын нэг одоо гишүүн болоод явдаг. Анх AI-г ашиглаад эхлэхэд яг таны сэтгэл ямар байсан бэ? Одоо энэ супер юм байна, ажилд маш хөнгөвчлж ийн гоё байна гэж бодсон уу? Эсвэл итгэхэд жоохон сони юм ач юм уу те? Тийм. Одоо AI чинь нэг ChatGPT-г санах одоо үсээд одоо бүх хүмүүс таних гэсэн шүү дээ. Баг ерөнхийдөө бол Prezi авахд л гэдэл тэр чинь 23 он юм. 22 23 он гэхэд тэр үед ер нь тэгээ ChatGPT-ээр л орвол баг ерөнхийдөө бүх юм асуугаал copy paste хийгээл заримдаа кодоо хүртэл copy paste хийж аваад тэн дээр нь тест код мод бичүүлээд тэгж явдаг гэсэн үе. Тэгэл ер нь бол үнэхээр супер лсэн шүү дээ. Тэгэл айгүй үнэхээр супер санагдчихсан. Тэгэл одоогийн төвшөнтэй ингээд харьцуулаад бодох юм бол илүү одоо ингээд хөгжүүл одоо тэр тухайн AI-г ашигладаг тэр төлөвлөд маш сайн хөгжөөд бүр илүү амархан болчихсон гэх юм уу. Дамаа одоо програм хангамж хөгжүүлэлт дээр бол бас би нэлийн одоо сайн төлөвлөд маш сайн хөгжсөн байгаа гэж бодож байгаа тий. Одоо тэгэл код бичих одоо тий үед тэгээд тэр код бичиж байгаа тэр түүл одоо тэр мэдээ бүгдээрэн дээр нэг холбогдоод ажилладаг тий. Тэгэл Jira-м одоо task management дээрээс бас ашиглах боломж. Интеграцууд маш сайн хоорондын харилцаа холбоо маш сайн ажиллах үсэ. Тийм тэгээд бас байгууллагын түвшинд ч гэсэн одоо ингээд энгийн ямар ч хүн одоо sales байж болно тий customer service ажилласан байж болно бүгдээрээ одоо чинь тэр Microsoft 65 Copilot гэдэг ер нь бол тэр байгууллагын одоо бүх одоо мэдээлэлтэй холбогдсон байдаг. Тэрэн дээрээс тэгэл хин ч ороод юу ч хаалт хийгээд үтсэн бүгдийг нь олж мэдэх боломжтой. Тэгээд тэрэн дээр нэмэгдэл бүх юу чаддаг бүгднийг нэмээд ашиглаж болж байгаа. Зөв яг өөрөө чи хариулт яг миний дараагийн асуултаа уйлдэж байна л та. Тэгэхээр яг AI-ыг хамгийн их яг ямар ажилд ашиглаж байна вэ? Код хийхдээ, debug хийхдээ, эсвэл refactor хийх, за тест бичих,
тест код бичихтэй эсвэл ингээд баримжуулалт ч юм уу те. Мгм. Яг аль хэсэгт илүү ашиглаж байна вэ? За ер нь бол хамгийн төлөвлөгөө ашиглаж байгаа юу хамгийн төлөвлөгөө ашиглаж байгаа одоо кейс хэрэглээ нь бол хэрэглээ нь бол одоо код буюу программын кодыг ойлгох тий анализ хийх одоо тэрэн дээр л одоо хамгийн их ашиглагдаж байна. За тэгээ тэрнээсээ дагаад код одоо тий дахиж программистууд явуулж шүү дээ. Тэгэхээр кодоо generate дахиад refactor гэж юм те. Ер нь хахад тэрэн дээрээс алдаа хайх. Тэр тест кодууд бичүүлэх тий. Одоо бүхэл түвшин тест код бичүүлэх, unit болон тэр автомат тестүүдийг бичүүлэх. Гэт ер нь бол өдөр тутмын яг программистын кодын түвшинд бол одоо маш өргөн ашиглаж байна. За тэрэн дээр одоо бас нэмээд хэлэхэд одоо манай компаниас ер нь кодыг бол баг AI-аар бичүүл гэдэг дээр ерөнхийдөө илүү дэмждэг программистуудыг. За баг 80% ерөнхийдөө AI-аар бичүүлчих. За тэгээд 20% ер нь бол за өөрсдөө хянахтаа одоо зарцуул цаг болно тий 80-20% зарчим бол цагаа 20% өөртөө зарцуул тий мануал ажиллараа зарцуул гэж ер нь бол зөвлөдөг. За тэгээд тий бас продактын менежерийн төвшөндүүд ч гэсэн бас AI маш их ашиглагдаж байгаа чинь одоо бид нэр одоо продакт менежерүүд маань бас ингээд заримдаа source code-ыг бас ингээд AI tool тий cloud code ашиглаад тэгээд тэрэн дээрээ үндэслээд бүр илүү техникэл одоо ийм мэдлэг өндөртэй программын шаардлага болон тэр тест кейсүүдийг гаргаж өгч чаддаг болсон. Тэгээ тэрэн дээр тэр нэлээд олон төвшил гарч байгаа. Зөв. За тэгвэл тест кейс гаргаж гин, за product manager ашиглаж гин, тестрүүд ашиглаж гин. За мэдээж бичиг баримтан дээр ашиглаж байгаа. Ер нь нэлээд хэрэглээ өндөртэй байна тий. Бүл багууд тодорхой хэмжээнд ашиглаж шүү дээ тий. Тэгэхээр өөрөө чинь бодлоор AI яг төдийлөн тус болох санагддаг ажлууд байна уу? За тийм ээ бас AI ч одоо ингээд супер ч гэсэн тий. Гэхдээ бүгдийг бол хийж чадахгүй шүү дээ. Яг одоо сүүлийн байдлаар ингээд яг модель тий суур модель ярих юм бол Cloud-ийн Opus 4.7 гараг ингээд өчигдөргөө ингээд нээлттэйгээд баг ингээд ашиглах боломжтой гарч байна шүү дээ. Тэгээд ер нь бол 4.1 хэд гээд модулууд нь гарснаас одоо маш чадвартай болсон. Бүгдийг хийж байгаа ч гэсэн одоо ингээд програм хөгжүүлэлт гэдэг чинь өөрөө нэг тийм олон талын хүмүүсийн оролцоотой бүтдэг одоо бүтдэг тийм процесс учраас AI бод ингээд яг тэр хоорондын хүмүүсийн тэр нэг харилцан хамтран ажиллаж байгаа дээр бас яг ингээд шууд 100% нөхөж ажиллаж ариж чадахгүй юм л да. Тийм жишээ нь яг хэдийгээр нэлээд сайн автоматжуулж чадж гэсэн яг 100% хөгжүүлж чадахгүй. Хамгийн гол нь ер нь бол хүмүүсийн тэр хийж байгаа ажлыг л одоо хэд дахин хөнгөвчлөхтөр л одоо AI одоо 10 дахин ч байдаг юм тий. Хурцлах хөнгөвчлөхтөр л ер нь гол хэрэглэгдэх нь гарч байгаа. Тэрнээс бол яг 100% тэгээд бид нэрийг ч юм уу хүмүүсийн хоорондын бүх асуудлыг шийдэж болчихж чадахгүй. Тэрэн дээр бол яалтчгүй. Хөө хоорондын харилцааны асуудал. Хөөний харилцаа дээр бол яалтчгүй чадахгүй. За тэгэхээр одоо кодынхоо 80%-ийг generate хийгээд AI-аар гаргачихж जैन. Тэгээ 20% дээр нь review хийж гин гэж байна шүү дээ. Тэгэхээр яг ингээд AI-ийн үүсгэсэн кодонд шууд итгэх үү? За тэгээд яг тэр одоо AI-аар үүсгэсэн кодыг production-ы төвшөнтэй production руу гаргахаас өмнө яг ямар шалгалтуудыг хийж ээж production руу итгэлтэйгээр оруулж гин танаа багийн үед? За AI итгэх үү гэвэл тэр бол 100% итгэж болохгүй. Тэр бол ерөөсөө AI чи ерөнхийдөө контекст гэдэг зүйл дээр л ажилладаг байхгүй юу? За одоо сүүлийн үед энэ контекст инженеринг гэдэг сэдэв одоо AI-тэй нэлийн хамтдаа чухал яригддаг болчиход байгаа. Их яригддаг болчиход байгаа. Тэгээд тэрний үгс үг гэхээр одоо AI-д бол юу их гээд яаж их гээд байгаа, юу нь болохгүйгээ маш сайн тайлбарлаж өгч л AI чинь ерөнхийдөө бол 100% нэлээд өгөхөц хэмжээний чанартай тэр кодыг бол бичиж гаргаж өгч чадна гэсэн үг. Эзэж яг 100% болох боломжгүй. Яг тэгэхээр тэнд чинь маш их одоо домен үлж буй тухайн тэр продактын тэр тухайн бизнесийн маш олон логикууд тэгээд мэдээж аюулгүй байдлын бусад одоо тиймэрхүү маш комплекс зүйлүүд их байдаг учраас бүгдийг нь бол тооцож чадахгүй. Тэгээд яг уу ихэнх одоо цаг хавдаг ажлыг нь нугадаад өгчнө. Тэгнэс үг. Тэгээд production руу гаргах тал дээр бол тэгээд нэг хамгийн анхлаас олон процесс дамжиж явдаг л да. Ажил чинь нэг юм
тухайн тэр одоо нэг таск чинь олон хөгжүүлнэ автомат тест бүгдийг нь одоо тестүүд маань одоо бүгдийг давах хэрэгтэй гэх мэтлэн тиймэрхүү юмнаас олон шалгуур давж иж продакшн ордог болохоор тийм шууд орсно гэж байхгүй. Үргэлжийн ревютэй зүгээр бүх шатнууд дээр AI маш сайн ажилдаг, маш хөнгөвчлөлтөг болсон л гэсэн үг тэр шатууд дээр. За. AI ашиглахтай холбоотой яг хувийн ч юм уу те танад багийн чинь дүрм байна уу? Яг энэ дүрмүүдийг баримтлуул зүгээр шүү. Заавал одоо баримтлах хэрэгтэй шүү ч юм уу? За ерөнхийдөө бол за яг байна. Гэхдээ тэр нь жоохон түүлтэй холбогдчих гээд байна. Тийм манай одоо компанийн хувьд бол юу яадаг вэ? Жишээ нь одоо ингээд аюулгүй байдлын зааварчилгаа тийм документууд бол үргэлж байдаг. За жишээ нь байгууллагын одоо тэр жишээ нь байгууллагын төвшөндөө, юзерийн төвшөндөө эсвэл бүр кодын төвшөндөө ямар юм одоо дүрмүүдтэй байх гэдэг бол аюул сайн тодорхой одоо AI-ийн зааварчилгааны бүгдийг тусгаад өгсөн байдаг. За тэгээд бас ерөнхийдөө нэг кодын юу гэжлээ тултна. Яг ямар нэгэн дүрм байдаг уу те? Тэгээд ер нь бол бүх төвшөндөө л одоо ингээд зааварчилгаануудыг гаргаад аюулгүй байдлыг хангахад дүрм гаргаад өгсөн байдаг. Тэгээд яг бүр задлаад ярих юм бол технологиуд нэг cloud code гэдэг төлөвлөлт манай компани ерөнхийдөө төлхөө ашигладаг. Тэрнээс өмнө бас хэсэг өөр төлөвлөлтийг ашиглаж байгаад ерөнхийдөө cloud code дээр үлдсэн байгаа. Тэгээд тэрэн дээр өдөр тутмын ажлуудыг хөнгөвчлөх автоматжуулах гэдэг дээр бол одоо тэр skill гэдэг нэг ойлголт байдаг. Тухайн AI-ийн скиллүүдийг ингээд тухайн тавтдаг ажлуудаа скил болгоод хувиргаад яваад болохоор дараа нь AI чи ер нь өөрөө тэрий чинь юу гэж авч ойлгоод өмнө чигээд өгчдөг. Тэр бол нэлээд ажил хөнгөжлөлтөг одоо тэр бодоо яг шууд дүрм гэх нь хаашаа ерөнхийдөө best practice гэж ярих юм уу? Тийм их юмуд бол байдаг. За тэгээ байгууллагын түвшинд бол ерөнхийдөө одоо нэг тийм light LLM гэж ерөнхийдөө Java тэр нэг open source tool-ийг ашиглаад ер нь олон одоо байгууллагын түвшинд тэр олон модулуудыг алийг нь ашиглах уу? Тэр костуудыг мостоо яаж хянах уу, менеж бас пермишнүүдийг яаж менеж хийх үү гэд эрийг нь бүгдийг нь одоо тэр төлөөр ер нь дамжуулаад компанийнхаа дотор нь төлөгийг ашигладаг. За өнөөдрийн үед хөгжүүлэгчтэй үед яг AI-ийн талаар жоох өрөөсгөл бодоод идэг тийм нийтлэг ойлголт байгаль уу анзаарсан зүйл байгаа юу? За өрөөсгөл ойлгох гэхээр яг зөвхөн нэг бүгд нэлээд одоо ингээд бусад хүмүүс одоо ингээд ажилгүй болж юм гэдэг юм те. Ер нь тиймэрхүү ойлголтууд бол нэлээд амгаалж байх гэж боддог. Тэгээд яг миний зүгээр харж байгаа өнцгөөс байгууллагууд ер нь AI руу одоо хоцрохын тулд бүгд shift хийж байгаа. Тэгээд shift хийж явах хугацаанд одоо нэг тийм завсрын үе дээр л одоо нэлээд олон одоо өөрчлөлтүүд гарч индаа л гэж бодод байгаа. Тэгээд программистуудын хувьд ч гэсэн одоо тэрэн дээр өөрсдөө бэлтгэл Тэгэхээр AI ажлыг маань орлох вэ гэж яг айж ийн гэж штэ тий. Тэгэхээр одоо ингээд програм хангамжийн чиглэлийг сонгоцсон суралцж байгаа хүмүүс өөрсдөө одоо ажилгүй болчихгүй entry level-ийн одоо ажлын байрыг AI оруулж ийн гэж аягүй ярьж байгаа штэ тий. Тэгэхээр яг тиймэрхүү хүмүүст хандаад зөвлөгөө өгөх юм бол юу гэж хэлэх вэ? За тийм тэр болдог яс жоохон яг үнний орчил болчиход байгаа юм л да. Яг тэгэхээр AI маань хамгийн сайн чиддэг зүйл нь одоо яг жинхэнэ жижигхэн блок кодуудыг маш сайн логикли бичиж чаддаг болчиход байгаа болохоор за одоо түрүүний AI чадахгүй гэдэг юм руу дахиж орох гэдэг л да эндээс. Тэгсэн чинь AI юу чадах вэ гэхээр тухайн тэр системийг бүтнээр нь одоо ингээд бүтнээр нь байгуулах, бүтнээр нь build хийх юм, дизайн хийх. Тэрэн дээр бол AI бол яг 100% ерөөсөө хийж чадахгүй. Тэгэнгүүт тэр junior entry level-тэй хүмүүс дээр яаж яах вэ гэхээр шууд team experience-тэй болно гэдэг чинь өөрөө хэцүү яа тэгэхээр чинь багаар эхнээсээ доороосоо ингээд туршлагатай болж байгаа дэшээ ерөнхийдөө гардаг учраас яг одоо шууд team junior engineer хэрэггүй AI-га тэрийг орлуулчихад байгаа болохоор нэг проблем ялцгүй болоод байгаа юм л та. Тэгээд ерөнхийдөө гисэн хэдий тэгсэн ч гэсэн одоо нэг суур ойлголт буюу яг тэр сургуулийн програмын ойлголтууд маань одоо ч гэсэн маш үнцэнтэй.
Ер нь ямар ч одоо шинэ ажлын байран дээр ингээ ярьцлага өглөө гэсэн AI маш сайн түүл ашигладаг гэсэн суур ойлголтоо яг тэр AI-аар бичсэн кодоо ойлгож чадж гинүү гэдэг дээр бол одоо бас дахиад шалгана. Хэрвээ тэрийг мэдэхгүй бол тэр хүн бол хэрэггүй байхгүй юу? Тийм. Тэгэхээр суур мэдлэг бол үнэхээр стил одоо чухал. Тэгэхээр тэрийг бол яалтчгүй авч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол бүр хаягдчихна. Тэгээд нэмээд AI-га маш сайн эзэмших хэрэгтэй гэсэн AI-ийн төлөвийг гэдэг. Тэрэн дээр л анхаарах хэрэгтэй. Програмчлалын суур ойлголтууд, логик сэтгэлгээний decision making чадварууд Тэглэх яах вэ? нөхцөл тооцох гэх мэт Тийм. Тэгэхгүй бол одоо AI толгоогоо мэдүүлсэн юм шиг болчихно. Тэгэхээр тэр чинь одоо баг хамгийн аюултай болж байгаа байхгүй юу? Одоо нэг vibe code гин гэдэг шиг адилхан байхгүй тий. Одоо энэ програм дээр тайлбарласан бол одоо agentic coding гэж энэ practical agentic coding гэж ярьж байгаа. Тий. Кодоо бичээд өөртөө кодыг нь мэддэг хүмүүст review хийгээд тэгээд AI-га ингээд контролд явдаг бол тий vibe code-ны сэргээрээ юу хиймээр байгаа ингээд жигсааж хийдэг AI чинь өмнөс бүгдийг хийж өгдөг. Тэгээд нэг тэгээ явдаг хоёр одоо өөр зүйл байгаа. За ер нь бол манай подкаст манаас data stories гэдэг data бол AI focused зүйлийг сонирхохыг зорддог. Тэгээд AI-ийн талаар бас нэлээд specific мэдээлэл яг ажлын байран дээр ямар байгаа талаар сонирхохыг хүслээ. Тэгээд AI асуултууд маань хариулсанд баярлалаа. За тэгээд ерөнхийдөө нэмэлтээр асуухад одоо ингээд өөрөө чинь career хувьд те хүн ингээд нэг замналаар ингэж явж байгаа л нэг өсдөг ч юм уу те нэг тийм turning point үе гэж байдаг шүү дээ те. Тиймэрхүү үе хизээ гэж боддог бай. Яг ямар одоо нөхцлөөс turning point үүссэн бэ ч юм уу? Ер нь Австралид ирэл одоо гадны компанид ажиллаад өөр cultureтэй одоо хүмүүстэй уулзаал, өөр хил дээр ажиллаал, хүмүүстэй харилцаал тий. Тэгээд ихсэн минь ерөнхийдөө бол нэлийн одоо гол одоо үеүүдийнх нь одоо миний карьерийн гол үеийн нэг юм байна гэж бодож байна. Ялцчгүй том шилжилт. Тухтай газраасаа гараад шинэ орчинд зорж үтсэн үе тий. Тийм ялцчгүй тэгээ сургуулийн төлөө тэрэнд чинь нэлээд одоо тэмцээ тэгээ тэрэн дээрээ одоо ингээд тэрнийхээ даваад тэгээ гараа явж байгаа болохоор өөх хүний хувьд одоо mindset одоо тийм сэтгэлгээний хувьд ч гэсэн ингээд айгуу ингээд өөрчлөлт ингээд шинжил сайжралт явагддаг байгаа тий. За тэгэхээр одоо ингээд олон улсын зөндөл олон хүмүүстэй ажиллаж байгаа шүү дээ. Австралид бол нөгөө multicultural гэдэг шиг орон орны хүмүүс хамтраад ажилладаг. Өөр чи бодлоор яг Монгол хөгжүүлэгчдийн давуу тал анзаарэгдэж гин үү? За тэгээд мөн хажуугаар нь те суултаад гээд хэлэхэр зүйлүүд байна уу? Ерөнхийдөө бол технологийн хүмүүс байдаг. Гэтэ бас тим их бол биш. Тэгээд бид нар бас хаяа яг уулзаал хаяа хоорондоо ингээл туршлага уулзал ярьдаг, уулздаг. Тэгээд яг хөө тэгээд тэндээс зүгээр түгээмж ажиллах зүйлгүүд бас инженеруудтэй бас түгээмж ажиллаж магадгүй нөө soft skill гэдэг юм уу? Ер нь харилцааны асуудал дээр манайх ерөнхийдөө жоохон тутамгүй бас үргэлж тутамгүй ах шиг санагддаг. Тэгээд би ч гэсэн өөрөө тийм. Тэгээд soft skill гэж ерөнхийдөө ярьдаг шүү дээ. Хүнтэй харилцах, хүнд өөрийгөө зүгээр илэрхийлэх чадвар тий болж ин болохгүйгээ шууд ярьчих одоо тиймэрхүү чадвар гэдэг юм тий. Тэгээд бас нэг тэгэл бүр цаашлаад ярих юм бол одоо ямар нэг тийм хэцүү нөхцөл байдалд өөрийгөө яаж авч явах уу гэдэг скиллүүд дээр ч гэсэн одоо soft skill тэрэн дээр ерөнхийдөө жоохон тотмог юм болов сайжмаар санагдаг. Одоо би өөр дээрэл одоо авч яриад байгаа шүү дээ. Би одоо ингээд тэгэл үргэлж одоо ингээд ямар нэгэн зөрчил гарах юм бол тий одоо энэ чинь ингээд энгийн нэг PR ч одоо юу гэмтэй нэг solution гаргах гэх ингэж хүмүүстэй хоорондоо мэтгэлцэх шаардлага одоо ингээд байн гардаг. Тэр чинь одоо ингээд өөрийнх нь ажлын байрны шалгуурын нэг хэсэг байхгүй. Тэгэхээр одоо тэр болгон дээр хүнтэй одоо ингээд ам зөрж байгаа гэх юм одоо монголоор ам зөрж байгаа юм шиг боловч тэр чинь одоо ингээд мэрэгжлийн мэтгэлцэн байдлаар явах хэвээр. Тэгээд тэрэн дээр тэгтээ заримдаа нэг ямар янз бүрийн хүмүүс байгаас хамаарад жоохон хүчтэй маргалж болно тий. Бас нэлээд ширүүн маргаж болно. Яаж ч болно. Тэрэн дээр ингээд одоо ямар нэг сэтгэл зүйн одоо тий emotion гэдэг тий. Тэр тэднийг нэг амар одоо ингээд оролцуулаад ингээд имзэглээд одоо тиймэрхүү эсвэл буцаад тухайн хүнийг ингээд муу санаад гэх юм уу тиймэрхүү зүйлүүд одоо байхгүй. Аль болох өөрийгөө зөвөр илэрхийлээд аль болох одоо өөрийнхөө сайн одоо чадна гэдгээ баталж ингээд харуулах. Тэр нэг чадвар бол одоо ингээд ер нь бол үргэлжлэл одоо бид нэр дутагдж байгаа юм санагдав. Өөр дээрээ л одоо надад л тийм гэсэн зөндөө гарч. Тэгээд тий.
Тэгээ яг нөгөө soft skill гэ зөөлөн ур чадваруудын талаар те яг зүгээр нэг энгийн маргалдаан биш те яг ингээд одоо pressureтэй ажлын ачаалттай үед маргах тохиолдолд яаж эмоцоо удирдах уу, яаж тухайн үнтэйгээ зөв харилцаа үүсгэж эрүүл шийдэлт хүрэх вэ гэдэг чаленж гэсэн үг шүү дээ. Тэр бол жоохон хэцүү байдаг гэдэг үү те. Тийм тэр хэцүү. Тэгэл би бас тиймэрхүү тохиол гаргахад тэгээ за би ч бас суралцаад л явжиндаа л гэж боддог. Тэгвэл дэвлэл тал нь тиймэрхүү байт юм байж даваа тал юу гэж бодож байна? Даваа тал яг манайхан миний мэдх ингээд хүмүүстэй уулзаад ярилцж байхад ер нь тэгээд нэг юмыг ин аягүй сэтгэлээсээ л хийдэг санагддаг та. Тэгээ ер нь болгочээ, ер нь ингээд хийчихье гэж ер нь ард нь гарчдаг. Тэг ер нь бол их л сэтгэлээсээ л хийдэг дандаа. Тийм бах те бас яг ихэнх монголчуудын хувьд яг нөгөө мэрэгжлийн салбар руугаа орж ажиллана гэдэг нь яг сүүлийн үед чадвартай залуучууд амар олон болсон болохоор хурдан гардаг ч гэсэн бас нэлээд чармаалт гаргаж иж нөгөө ажил дээр очдог болохоор бас очсныхаа дараа ажлаас нэлээд сайн хийчихье гэж боддог бах те. Тийм тэгэл байх уу. За тэгвэл одоо ингээд яг өөрийн хувьд одоо ажил хайжсэн мэрэгжлийн ажил руугаа хөрвжсэн зүйл маань ингээд 6-7 жилийн өмнөх туршлага байна штэ тий. Хойлоо тэндээс эхлээд ярьсан. Яг одоо ингээд Австралид хурж ирээд төвхөнж байгаа, сурж байгаа ч болон эсвэл сурахгүйгээр тий. Австралид яг мэрэгжлээрээ ажиллахыг хүсэж байгаа хүмүүст нэг гол 3 зөвлөгөө гэвэл ямар хөө зөвлөгөө өгөх вэ? За ер нь бол нэг ажил хайх явц чинь өөр айгуу тийм маш стресс ер нь бол нэлээд стрессдэг. За тэгэл ер нь бол ихэвчлэн тэгэл болохгүй байна. Ер нь бол болохгүй байна. Дандаа тэгээд аппликейшн чинь одоо шаардлагыг хангасангүй reject гэдэг харин маш их авдаг учраас ажил хайж байгаа хүнд бол одоо тэрийг accept хийж тэрийг хүлээмжшүүлж сурах бол одоо сэтгэл зүйн хувьд бол одоо өөрийгөө бэлтгэх хэрэгтэй гэж боддог. Тэгээд тэр бол айгуу чухал. За тэгээд мэдээж тэгээд тэр үед бас хажууд нь байгаа найз нөхөд чинь гэр бүлийн хүмүүсээс ер нь тусламж дэмжлэгтэй байх бол их дэмтэй. Их сайн ер нь бол их дэмтэй байдаг. За тэгээд яг бас нэг өөртөө итгэл бол бас айгуу чухал байдаг л та. Ер нь бол ямар ч хүн ер нь ажилд авъя гэхэд өөртөө итгэл хүн бол ер нь хийж чадахгүй гэж боддог тийм. Одоо ингээд за би энэ чадчих магадгүй. Үгүй яаж магадгүй гэх юм бол одоо би өөр ажил авах юм бол яаж чадсан ингээд яг авчаа гэж хэлж чадахгүй шүү дээ. Нөө нөхрөж авсан чинь нэг өдөр ирснэ. Би чадахгүй юм шиг нэгсэн сууж байвал тэгээд хэцүү эсвэл тэгэхээр энэ бол өөртөө итгэвтэй чадна болно. Угаасаа яг чадна гэд хийгээд 100% ямар ч хүн 100% чаддгүй тэгэхээр чадна гэд дайраад ер нь бол хийгээд явхад эндээ л хийж явахтаа л гэрээгээ сурчдаг байхгүй. Тэгэхээр өөртөө итгэвтэй авах хэрэгтэй, үргэлж итгэвтэй авах хэрэгтэй. За 3 дугаар тэгээд яг Австрали гэдгээр утгаараа мэдээж тийм хүмүүстэй одоо ингэ нээлттэй харилцаж сурах хэрэгтэй юм санагддаг. Бас нэг soft skill-тэй адилхан. Тэгээд Австралид нэг юм хүмүүс айгүй тийм нээлттэй ярилцдаг. Яг гоо бүр амар илэнд бүр бүх юмаа тоожид яриадаггүй. Гэхдээ айгүй тийм энгийн харилцаанд, сошиал харилцаанд их ордог учраас тэрэн дээр бас ингээд гоё тэр соёлд нь суралцжуулах зүгээр санагддаг. За тийм. Ер нь тэгээ ахаад нэг нэмэлт юм бол тэгээ мэдээж яг тэр hard skill бас мэдээж хэрэгтэй. Тийм. Тэр чинь яг өөрийн чинь нөгөө хүндээ үнэлүүлж зарах гэдэг байгаа бас гол чухал зүйлээд яхах нэг учраас. Зөв гоё зөвлөгөөнүүд байна. За тэгэхээр ерөнхийдөө ингээл анх шинэ орчинд ирээл дараа ажилд ороо дараа нь одоо ажиллаарай гайгүй газар руу ахиулаад ч юм уу эсвэл орлогоо нэмээд ч юм уу тийм ингээд тодорхой бид нар ингээд жижиг амжилтуудад хүрээл явж байгаа шүү дээ. Ихэнх монголчууд маань энд ирээд ерөнхийдөө 5 жилээс дээш болоод ирэх үед те. Тэгэхээр ер нь өөрийн чинь үед яг амжилтанд хүрэхэд те жижигч бай томч бай тийм амжилтанд хүрэхэд хамгийн гол 1-2 хүчин зүйлийг дурд гэвэл яг өөр чи ямар зан төлөв ч юм уу те эсвэл ямар хичээл зүтгэл ч юмтанд чинь илүү нөлөөлдөг бай. Би ингээд одоо ингээд ажиллаад байсан чи өөртөө бас ингээд нэлээд ихтгэлтэй юм шиг байгаа. Яг шууд тэгж боддог мөртлөө ингээд эргээд одоо ингээд анх ажилд орж ирсэн бүр голомтод ажилд орж ирсэнээс эргээд бодох юм бол яг тийм. Одоо чинь би хамгийн анх голомтод ажилд орохгүй тэр ярилцлаган дээр одоо чинь газрын захирлаас нь хүнтэй ингээд уулзаад яаж хад ингээд миний ингээд бүр сурлагын дүнгууд ингээд би тэр ярьжсэн байхгүй юу. Тийм тэгсэн чинь ингээд нэг хичээл дээр илүүдээ жоохон таарган гарсан. Бүр тэр нэг хамаагүй юу ямар хичээлээд миний мэрэгтэй хамаагүй хичээлсэн. Тэгээд энэ дээр ийм гарсан байж таа гэж ярьсан. Тэгээд бид нар
зүгээр ч би угаасаа л чадна. Юу ч гэсэн би угаасаа бүгдийг л чадна ш. Тэгээд тэгээ дараа нь тэр надад тэр захиралтаа би ингээд сүүл ингээд ажилд орсныхаа дараа бүр олон жилийн дараа яачаад маргад ажилд яаж орсон наа чинь угаасаа л бүгдийг чадна гэлсэн. Тэгэл ажилд орж ирсэн ш. Тэгээд би бодсон чинь тэгээ Австралид ирээд бас ингээд бодсон чинь ажлын ажиллагаан зэрэг юу яриад явжснаа бодохоор дандаа чаднаа л гэд яриад явжсэн юм байлээ. Тэгэхээр би ер нь жоохон өөртөө ихтэй, ерөнхийдөө өөртөө ихтэй юм шиг байгаа. Тим нэг хов хүн онцлог багш байна. За тэгээд бас тэгээд аль болох би ингээд байнга л сураад шинэ юмыг сураал туршаал явж явах хичээдэг. Тэгээд одоо энэ AI-ийн давлгаа байна. Ингээд яг ингээд хаанаас одоо ингээд юу нь яаж сурахаа мэдэхгүй байх юм бол жишээ нь ингээд миний хувьд бол заримдаа ингээд жоохон бүтцтэй мэдээлэл авах гэж том шууд онлайн курс шууд онлайн курсуудын суучдаг. Эсвэл шууд яг тийм бүтцтэй зөв бүтцтэй дараалтай номыг нь аваад уншдаг. За тэрний дараа ерөнхийдөө ингээд ойлгохгүй байгаа зүйлүүдээ энэ тэнд ямар ч сорснуудаас гарч ирсэн аваад уншаад тахлаа нэг мэдгүй юмнууд маань ингээд нөхөдөө явждаг болохоор гэх мэтлэн ер нь бол нөгөө одоо апдейтэд байлгаж суралцаж явахыг хичээдэг те. Тэр ер нь одоо бас нэг чухал зүйл. Тэгэхээр байнга суралцах за тэгээд өөртөө ихтэй байдал гэж юм те. Тэрнээс гадна одоо эрүүл мэндийн хувьд ч юм уу те өдөр тутмын тийм habit-ууд байдгүй. Тийм нэг амар сүртэй юм бол байхгүй. Яг хуу сүүлийн үед нэг усан сэлж сурд юм уу гэж жоохон хичээгэл байгаа. Австралид ижиж усан сэлж чаддаг болохоор яагаад ч нэг тийм жоохон тийм юутай санагд. Гомдмар санагд. Зөв. За миний харж байгаач гэсэн ер нь маргадын үед болохоор айгүй юм тууштай. Тэгээд юмыг яг нөгөө нэг өдөр тутам тогтмол 2 цаг гаргаад хийвэл бүтэн жил хийдэг нэг тиймэрхүү зан төлөвтэй юм шиг ажиглагддаг. За ерөнхийдөө манай ингээд подкастын маань яриа төгсгөл хэсгэрүүгээ хандж байна. За тэгээд ирээдүйд ямар төлөвлөгөөтэй байна? Ойрын зорилго. За одоогор нэг тийм яг нарийн ингээд хийх гэсэн зорилго бол алга. Тэгэл одоо байгаа энэ одоо мэргэжлийн одоо байгаа тий ажлынхаа байран дээр илүү сайжраад тий илүү AI-гийн дараагийн давлгаан дээр одоо давлгаан дээр гараад тэгээд тэрийг удирсан сайн инженер болох төлөө явж байна та. За тэгэхээр төсөглийн хэсгийг өөрт чинь үлдээ сонсогч болон үзэгчд маань хандаад хэлэхүү гэвэл хэлээрэй гэж бодъё. Юнитнууд подкастн дээр интервьюдээ орж оролцсонд баярлалаа. Тэгээд ер нь бол тэгээд ажил хайж явах үедээ ер нь ямар шүү ер нь ажиллах ямар шүү байсан те юу болсон талаараа ерөнхийдөө жоохон хэлэн далангуй сайхан хуваалцахыг хичээлээ. Тэгээд тийм бас хүмүүст хэрэгтэй зүйл байвал тий баяртай байна. За ингээд өнөөдрийн подкастыг маань сонсон та бүхэндээ бас баярлалаа. Энэ удаагийн дугаараараа бид Маргад Эрдэнэ хэрхэн Австралид ажилд орсон ямар ажлын байрнуудыг одоо ямар туршлага хуримтлуулсан тий. За түүнээс гадна болохоор одоогийн ажлын байран дээр AI өдөр тутмын ажилдаа фронт-энд инженерийн хувьд хэрхэн ашиглаж байгаа талаар илүү төвлөрч ярилцахыг зорилоо. За баярлалаа.